сонсогч та бүхэнд явж минь хүргэе. Дэлхийн монголчууд АМЖ радио 88.3-аас 7-ны давгаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн нээлттэй ярилцсан болоо эхлээд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 6 сарын 4-ний лав гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрахтар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аригтай хадгалаа 100 сая эзэн болоорой. Долоомжийн урамшуултаа энэ дахиад зарлагдсан байна. Мөн гэрэл гэгийг хуваалцъя, лифтинг IST хамтран ажиллаж байна. Ийхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 204 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд хамтаа сонсогчдоо баярлалаа. Цагтлуудаа явуулж байгаа сонсогчдоо хаяа ялаад үгүй. Ами ДМЖ радио цэг.com-роо мэйлэр цагтлаа илгээх нь за мөн дээрээс нь манай аппликейшнийг гар утсандаа татасуулгаад аппликейшныхаа CSS рүү нөхөр шуудан илгээх гэдэг. Тэрэн дээрээ дараад орвол таны цагтл хамгийн урднаар хүрээд ирэх юм шүү. За хэрвээ холоостай гараараа цагтл бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай 5-р гудамж 34-р барилга 6 дахь хүртэлхийн монголчуудын МЖЛ радио хэмээл явуулаарай. Нэвтрүүлгийн нөхөд сонсдог сонсогчд маань YouTube-ээс томчуудын шууд ингэж хайхад нэвтрүүлгийн нөхөд сонсоорой. За нэвтрүүлгийн эхэнд сонсогчоос ирсэн цагтлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд хугацааны өнөөдөр шууд хугацааг нээхэд таны дуу хоолойг өөрчлөх учраас санаа зовлтгүй нээлттэйс холбогдоорой. За миний хоолой өвдсөн дунд нь их засаад янз бүр болоод гуцуулаад байвал бас уучлаарай. За ингээд ирсэн цагтлыг та бүхэндээ уншиж хүргэе. За энэ сэдвээр бол би хүмүүсийг бүр үнэхээр нээлттэй орж ирээд нэг нэгнтэй гоё зөвлөгөө өгөөсэй гэж бодож байгаа. Тийм, сайн байна уу? Нэрийг маань нууцлаад өгөөрэй. Би одоо 25 настай ганц бие эмэгтэй байна. Надад тулгараад байгаа асуудал аль эрт 15 жилийн өмнө л эхэлсэн. Миний санахын 10 орчим настай байхад миний өвдөг, тохой, цав борлж эхэлсэн юм. Би ер нь багаасаа илүүдэл жинтэй л байсан л та. Гуяа хавирч явдаг байнга л өмдний салтай хэсэг нэмгрээд урагдчихдаг байсан юм. Гэхдээ том болохын хэрээр энэ асуудал миний өөртөө ихтгэл маш муугаар нөлөөлж эхэлсэн. Би ер нь л нэг тийм бор хайртай. Гэхдээ өвдгнөөсөө ичээд шорт өмсдөггүй болохоор гуймаа нэлээд цагаан гэтэл цавны арс яг л цав хэсгийн арс нь болохоор яг л өөр хүний арс авч ирээд наачсан юм шиг хит бараа өнгөтэй. Өөрийнхөөрөө нэлээд цайруулах гэж оролцсон юм. Нүүрэнд хэрэгэлдэг гоо сайхны бүтээгдэхүүн нэлээд хэрэгжилж үзлээ. Янз янзын рекламд итгээд үнэхээр үр дүнтэй байхаасаа гэд зориултын гоо сайхны үйлчлэгэнд ч орсон. Дотроосоо витамин ууж үзлээ. Синдрелла гэдэг тархилагч тариулж үзлээ. Даанч ямар ч үр дүнд хүрээгүй. Боростой эмэгтэйчүүдийн муужгай хэсэг угаасаа тийм бараан байдаг юм болов уу? Эсвэл минийх л тийм бараан байгаад байна уу? За порно энтер дээр цав цагаан байдаг болохоор тийм л байх ёстой гэсэн бодол тархинд нь суучаад өөртөө итгэл юм нав сунгаад байна. Би яах ёстой вэ? Үнэхээр үр дүнтэй арга байвал санал болгооч бүсгүйч үтэй. Эцэст нь хэлэхэд ээжүүд охидтай сайн анхаараарай. Манай ээж арх удаг ааваас болоод надад анхаарч чаддгүй байсан юм. Би 17 нас хүртлээр биений юм ирэхэд ариун цэврийн хэрэглийг өглөө нэгийг тавиад оройн нэгийг тавих ёстой л гэж бодож амьдардаг байсан да. Бас илүүдл үсийг нь үргэлж сахлын утгаар авдаг байсан юм. Иннээс болоод миний хамгийн том алдаа үүссэн гэхүү дээ гэсэн байна. За тэгэхээр өнөөдөр бэлгийн ариун цэврийн талаар хамтдаа ярилцах нэ. За бэлгийн ариун цэврээ яаж сахих юм бэ, тийм ээ? Ер нь яаж сахиасаа гэж боддгийн үр дүнтэй арга байна уу? Нэг бол та одоо тэр бэлгийн уруул, за тэр чимдэг эрхтэн гисгийнхээ ямар нэг юмнаас нь санаа зовдөггүй, энийг өөрчилсөн туршлах, тийм ээ? Яг юм бодтой үр дүн өгсөн арга барилс хуваалцаарай. Бас мэдэж авмаар байна. Ялангуяа нөгөө цайруулах, үсийг яаж авдгийн, тийм одоо тэр сахлын утгаар аваад ах чи их буруу гэдгийг сүүлдэл мэдсэн л тэ эхлээд нь бол мөнхийн сахлын утгаар л аваад идэг байлаа шүү дээ. Өөр юм мэддэгч байгаагүй. Тэгсэн чинь нөгөө ургалтын бүдүүн болгодог юм байна. Дээрээс нь үсний ширхэг буруу харж ургаснасаа болоод одоо юу гэдгийг шархалдаг, тэндээсээ олж гоо сайхны эмнэлэгт хүртэл очдөг юм байлээ. Тэр яаж авах ёстой юм уу? Нэг бол байж авах ёстой юм уу? Ирчүүд маань бэлгийн ариун цэврээ ер нь яаж сахиж гин, тийм ээ? Үр дүнтэй аргуудаасаас хуваалцаарай. Ирчүүдийн хувьд одоо нэг тэр тэрхий хэсгийн арсыг хошиж хамлахгүй бол тэр хэсэгт нь одоо чигтэй байдал байнга үүснээсээ болоод яа тийм үнэр танаар орхоос ахуулаад асуудал байдаг тэрийг яаж цэвэрлэдгийг ариун цэврийг яаж сахиж эмэгтэйчүүдийн ариун цэврийг юу нь яаж сахиасаа гэж боддгийг эрчүүдийн ариун цэврийг яаж сахиасаа гэж боддгийг тэр талаараа ярилцъя. Эфирийн шуудаас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. Тэгэхээр бэлгийн ариун цэврийн талаар өнөөдөр хамтдаа ярилцъя. Магадгүй танд бас өөрөө гэртээ хэрэгэлдэг юм хувийн арга байдаг үү те. Тэр цайруулах тал дээр бол олон хүмүүс санаа зовдөг юм шиг байна. Ялангуяа нэг төрсний дараа бол өнгөн нэг тийм
бараан болчдогоо цайруулах гэж бол нэлээд юм болдгийн. Чухам одоо яа тийм аа. Тэгээ тэр үс мөсийн яах ёстой вэ тийм ээ. Бор арьстай хүн чинь бороотой л байна штэ. Юуг л бор арьстай байж ундан цагаан надад цагаан байх вдээ л гэж байна. Би өөр нь бол бороод одоо л гэдэг гэж. Харин тий. Тэгээ энэс чинь болоод нөгөө нэг өөртөө итгэл гэдэг юм чинь байхгүй болчиход идэм байл та. Тэгэхээр яг тэр тал дээр бор байвал яадгийн тийм ээ. Үстэй байвал ямар санагддгийг яг энэ тал дээр яг хөөс их хандлаас нь ярэ тийм ээ. Эрчүүдийн хувьд бүсгүүчүүдийн ариун цэвэр нь ямар байвал таалагддгийг. Бүсгүүчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн биш эрчүүдийн ариун цэврийг ямар байвал зүгээр гэж боддгийн тий. Адаглал нөгөө бэлгийн харьцаанд орохынхоо өмнө нэг жимс мемс идэд идэг лөө. Тэгэхээр нэг үнээр та нар нь өөрчлөгддөг гэдээ бас яригддаг да. Миний нэг уншижсэн юм байдаг юм ба. Тэр хам борохцоо өдөржингөө идэдний дээр гэхээр лав үнэр та нар их гоё гардаг а гэдэг чийсэн. Эмэгтэйчүүд болохоор нөгөө анар жимсийг түлхүү хэрэглээд байвал бас их гоё үнэртэй болдог гэж бас яг үнэн худлааг нь мэдэхгүй л байна л та. Тэгээд туршиж үзсэн хүмүүс байвал холбогдорой тийм ээ. За эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. За би хамтран хэлчихье. Танилцуулъя. Тэгээд эфирийн шууд утсанд холбогдоход таны дуу хоолойг өөрчлөх учраас санаа зовлтгоос холбогдоорой. Нэвтрүүлгийн хамтраалагчаар аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуул тань дахиад зарлагдсан байна. Тэгэхээр та 16.5 хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нэлгээд сар бүр хосоороо гадаадад аялах нэг ирэх өмнө нь бол байгаагүй шинээр нэмэгдсэн байна. 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч, 500 сая төгрөгийн эзэн 5 харилцагч, сүүлийн 4 хооронд таарсан бүх харилцагч 50 сая төгрөгийн эзэн болж аяны хугацаанд доторх 700 гаруй харилцагчтай нэг нь болох юм байна. За тэгээ эндээс болохоор нэг нь жилийн супер урамшуулалт 100 сая төгрөгийн эзэн болох нэ. Аян 2025 оны 3 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд үргэлжлэх юм байна. За 24 оны супер урамшуул буюу 100 сая эзнэр Сэлэнг аймгийн Малчаах тодорсон байдаг. За зүгээр хотод эрэхтэй ихтлгүүрт байдаг салбарт нь хадгаламж нээлгээл азтан болцсон байгаа. За ингээд 4 болон 5 сарын азтангууд хосороо Турк улсаар аялаад ирсэн байна. За Ариг банкнд 16.5% тэмээ гол нь маш өндөр хүүтэйгээр хадгаламжаас одоо сонгох юм байна. Шинээр хадгаламж нээлгсэн хадгаламжаас сонгосон хадгаламжтанд орлого нэмсэн 50 сая төгрөг тутамд урамшууллын нэг хэрэг аваад энэ урамшуулалд оролцох боломжтой. Тэгэхээр та хаана хандах вэ гэхээр Эрдэнэ Тархан болон Улаанбаатар хотын салбаруудаар үйлчлүүлээд оролцох боломжтой юм байна. Холбогдох хүслийн дугаар нь 70 10 техник 70 10 техник сошиал хаяг нь 100 сая Ариг банк цэгийн маань мөн Ариг банк имэн гэдэг хахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан. Аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуул тань дахиад зарлагдсан байна. Баярлалаа. За баярлалаа хамтдаа хүмүүстэй. Өнөөдөр ийм бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв бэлгийн ариун цэвэр гэдэг сэдвээр ярилцж байна. Мэдгүй миний хувьд бол их чухал юм шиг санагдаад байна тийм. Эрчүүдийг за нэг энийг нэг ингээд өгөөч, өсөө аваач гэдэг ч юм үнрээ нэг гой болгоод өгөөч. Нэг бол бэлгийн харилцаанд орохын өмнө нэг ухаачдаг байгаасэ гэж бодтгол баг. Тэгээ бүсгүүчүүдийг болохоор эрчүүд өгөөж боддیں۔ Тийм. Үсээ аваад өгөөч, гой үнэртэй байгаач гэдэг ч юм уу. Нэг бол үсээ янзлаад ч юм уу, үсээ байлгаж байгаа ч гэж бодд юм. Нэг бол та хувьдаа бэлгийн ариун цэврээ яг яаж цагтг юм бэ тэр талаараас ярилцж байна. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нэжтэй. За яг ийм сэдвээр бол эмэгтэйчүүд бол ариун цэвэр дээр их цаваан санагддаг. Эмэгтэй нойл энтер дээр бол эрчүүдээс илүү цаваан бохор байдаг гэсэн гэж. Гэхдээ тэр ч бас нэг талдаа үнэн шүү. Үнэхээр амжилттай байх нь бол байдаг. Гэхдээ юм ичимхий бүрэг хүмүүс шүү манай энэ хүүхнүүд гэсэн байна. Яг эмзэг эрэхтнээ угаах зөрөөлтийн самгаар нь угаад байл зүгээр тэ өнөр танаар гарахгүй гэсэн байна. Эхний сонсогч авъя байна уу? Байна уу чим төргий? Чим төргий. За яалаа сэдвээ сонсцоо. Сонсож байгаа хараа. Холбогдох гэж байна. Шинэ тавьчих яаж вэ? Би саяны таны зүйл тийм барахгүй юу? За. Тэгээд гадаа нөгөө нэг тоглолт байсан болохоор тэр юм уу миний өвдөг сайртан бүр ингээ гар сайртаад хааган тохомохоо сайртан. Тэгээд энэ болохоор намайг юу ч хэлдэг юм шиг зүгээр нэгээд хорстлон баг уртдан ингээд сайн үрж байгаа гэдэг байсан. За. Тэгээд жоохон бол сайртахаар хатаж ихөө уйлжгаад үрэл угаачдаг байсан шүү дээ. Тэгээд том болоод ирсэн чинь яг нөгөө саяны эмгтэй шингээд бас эмзэг исгийн арс ингээд юм бороо гадаг байхгүй юу? Тэгэхээр бас аягүй санаад яваад яг нөгөө нэг саяны тариаг бас хийлгээд үзсэн. За. Тэгээд нөлөөлөөгүй. Тэгээд ер нь бороостой угаасаа бороо гэдэг юм даа гэж бодсон. Тэр нь бол төрөлхийн л бор юм чинь тэр нь бол их тийм цайрч мэрээ сүйт болохгүй юм тий. Тийм.
Тэгээд дээрэс нь нөгөө нэг одоо элдв үнэр чанар одоо ингээд манай бүсгүүчүүд их вакс ордог шүү дээ Тий. би ваксыг болохоор яг нөгөө онцгой тохиолдол биш бол ер нь бол үс усны жоохон хүн яг энэ зэвсгийг хамгаалж авах хэрэгтэй гэж хэлдэг л дээ. Тийм тэгээд тэгэл нэг олон бол зөв ороорой гэж зөвлөдгөө. Гэхдээ одоо болохоор нөгөө нэг сав угаадаг тустай савн байгаа шүү дээ. Тий. Мэтежүүдээ сав. Тийм бүтээгдэхүүнийг бол авч ирэхээр бас элдв үнэр гараад идэггүй. Яг үсний ингээд шийдэх ургаадахаар үнэр ингээд гараад идэг чинь үнэрийг үс ингээд шингээгээд идэг. Тэгэхээр яг зарим нэг үед жоохон хасаад багсгаад зүрхэмд. Тэгвэл ирчүүдийн хувьд ариун цэврийг яаж зэхээсэ гэж боддог вэ? Та тэр үстэй байх дургүй үсгүй одоо манай үс байна. Бас нэг биеийн үсний хийдэг байхгүй юу? За. Тэгээд ядарч ирдэг болохоор тэгдэм үү ер нь бол нэг усан дараад тустай биш. Өглөөж усан доорно. За тэгээд амралтын өдөр бол ер нь удирдлагаа бариад хитчин залхуураад. Тийм тэгээд тэр хөлс нь ер нь өөрийг нь зовоодгүй юм шиг байна. Яа тийм бол. Тэгээд би ихний хэдэн жил бол аюул цаасан. Тэгээд өглөөл усан дорч өдөртөө тий ордгоо мэхэд ядаж 2 хоногт нэг оржээ. Өглөсээр агаад тэгээд одоо ордог болж байна да. Ордог болсон уу? Тэгээд бас өсөө багш чаддаг. Багсгаад авчт юм. Тэгээд босгол дээр би нэхээ багсгаач. Тий? Зөв. Ерөнхийдөө бүр гүйцэд бол авдаг. Үсийг нь бол богиносчдаг бахан тий. Бүгдийг бол авдаг. Яг нэг ингээд харж байгаа гэдэг шүү дээ тий. Тэгэхээр л жоохон багсгаач. Зөв. Тэгэхээр богиносход авчдаг бахан. За баярлалаа. Баярлалаа. За тэгвэл бол үсийг богиносход авчдаг буюу бүрэн гүйцэд бол авдаг юм байна. Ваксыг бол нэг тийм актер хэлгээд идэггүй хааныг бол хийлэгдэг гэж хийж байна. Нэг юуг сонсч л байсан юм. Нөгөө вакс хийлэгдэг газараа ороход тэндээс чинь бас их юм сонсно. Тэгэхээр бүсгүүчүүдийн хувьд болохоор гүйцэд авахулдаг анж байдаг, хэлбэрт оруулдаг анж байдаг гэдэг чинь надад нэг сонин санагдсан юм байсан. Тэр болохоор зөвхөн яг уртл юу гэдгийг бүх үсийг ингээд ахуулждаг хэрнээ зөвхөн аануусан дээр байгаа үсийг ингээд юусоо огт ахуулдаггүй гэд тэгжатан би гацсан яагаад гэдсэн чинь маа нөхөр их туртай юм аа зөвхөн энэ хэсгийг нь үсийг үлдээчих болох уу гэд тэг дандаа тэр хэсгийг үлдээдэг гэж тэгжсэн бас их сонирхол юм байлаа дараагийн сонсогч байна уу Манай Чимэнд төргий чимэнд за л сэтгэл сонсцсон тийм ээ яг эмэгтэй хүний ихтер янз бүр байж юм уу гэж бодсон. Тэгээд нэг би зөв яг өөртөө би нэг манай эхнэрийг төрөх гээд. За. Тэгээд нэг эхнэрээ юу яг төрөсмөсийн хүсч өгөө тэгж байгаа харсан. Манай эхнэр нэг арай өөр бордоо байсан байхгүй. Тэгээд яг дахин тэрийн дараа нэг ихнэртэй жоохон муудалцаад. Манай хүн нөгөө нэг би яг тэрийг харж байхдаа нэг тийм сонин нүрийн хорил гаргасан гэж. Яриад байдаг. Нэг эвгүүл царай гаргачих тий. Би өөрөө тэрийг мэддэг. Би ч анх удаа би бол сонирхол ингээл яг үсэн өсөй гол нэг сэтгвээ гэж юу гэдэг боломжтой гэж байна шүү дээ. Тэгтэл нэг эвгүй хорил гаргачих юм болоо. Тэгээ манай хүн чи ажил нь бол жоохон цагаан ажилтай. За. Тэгтээ тэр юу нь бол жоохон батарей жоохон бороо идэм бил. Чимдэг хэрэгт нь болохоор ил гараад идэх болохоор бордоо. Тийм болоо. Миний хувьд болохоор ариун цэврээ яаж хийх гэхээр биндан гусан дор суугаал. Гусан дор амжихгүй бол найдан салфетээр асчаар амар идэв шүү дээ. Зөв. Зориултын найдан салфетер нь гаргацсан байсан да тэрийг хэрэгжилж үзнэ үү? Тийм нэг хэрэгжилж үзээгөө. Манай хүмүүс болохоор яг нэг эмэгтэй хүнд бол илүү байт юм болоо гэж би алсан. Эмэгтэй хүнд бол байт юм байна тий. Яг зориултын тэмдэг салфетер нэрээ гаргацсан байсан шүү. Харин яг юу угаадаг сав мав ингээд авсан байсан. Ихтэй юм тамаг хэрэглэдэг. Тэрийг хэрэглээрэй гэл. Тийм ээ. Тосон давтаа тэрийг хэрэглээл. Усан дор амжимчааг бол надад салфетээр асчаал. Тэгээ өсөө эргээд бол багтаадаг. Бүрэн гүйцэд бол авдаггүй. Тэг яг тэр тахт бүрэн авдаг гэсэн. Гэтэ яг авчгаар ингээд ургаж ирэхээр жоохон хатгаад амар төвөгтэй байдаг шүү дээ. Тийм. Тийм болохоор юу багцсан хамаагүй амар юм биш. Нууцшул та юугаар үсийг богиносгож байна? Хаачаар уу тий? Жижигхэн хаач зүгээр зориултын тийм тустай бүр хааж аваад байдаг шүү дээ. Зориултаа хайж ус байдаг юм тий? Гэхдээ зүгээр жижиг хаач авчихгүй юу? Нөгөө уул тавьж аваад юм билээ шүү дээ бас. Машинаар нөгөө уул тавьж ус аваад юм билээ шүү дээ.
Аа. Би чинь талаа малаа юм дараагүй би зөв өөрөө л хайчаар богоносгож юм байна те. Танай үний хувьд бас үсээ яаж богоносгоч. манай вакстад идэг. Бүр ахуулж тийм ээ те. Тий. Тэгэхээр бас үсмэс бас лазер гэмшлэх юм бас байж юм биш шүү дээ. Зогсоодог гэлөө. Тий, уралсан даасан зогсоодог ч баглдаг юм болоо яа гэм бол. Яг олон дахин ороод ахаар зогсоодог гэдэг л юм. Яг яа гэвэл тэр мөрийн яг сайн. Тийм ээ. Тэгэхээр хоёрын хувьд бол ариун цэвэр сайн цагтаа гэрүүлнэ. Ундаг байна. За баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За. За. За зориултын хайчаар нь богоносгоод ингэ явжтэй. Тэр зориултын саммун өнгө нь бол гэр бүлэрээ хэрэгэлдэг гэж шүү. Болж байна. Яг нэг эмэгтэйчүүдийн эмзэглдэг сэдвэн сая ярьлаа л та. Яг нэг төрхийг нь өмнө ингээд ус мөсийг авч явах та ирчүүдэн гаргаж байгаа дээр царай гараад эмэгтэй нэг эмзэг тусдаг байх нь шүү дээ. Дараагийн сонсогч байна уу? Байна уу? Байна. Өчимэнд. За хоёлаа сэдвээ сонсцсон тийм ээ? Байна. Байна таныг сонсож байна. Сэдвээ сонссон тийм ээ? За сэдвээ сонссон. За миний хувьд бол ерөнхийдөө 2 хоноод нэг усан дардгийг. За. Нэг заримдаа нэг 3 хончдгийг. За тэгээд өсний хувьд бол би нэг эмэгтэй хүн бол өсгөө байвал их зүгээр. Бүгдийг нь авчвал уу? Тийм, бүгдийг нь авчвал ялангуяа вакс болчихвол их зүгээр. За. Тэгээ өстэйг надад л тааж таалагддаг. Би өөрийнхөө болохоор надад нэг тийм өсний машин шиг тийм машин байдیں۔ Тэрнгөөр яг түрүүний өөрөө жилжсэнээр ингээд уул тавиад авчдаг. Ерөнхийдөө ингээд их жижигхэн болгочдаг гэх юм уу? Богоносгочдаг. Өөрийнхөө л тэр вакстолж үзээгүй. Тийм, тэгээд тэр одоо усанд орохдоо энэ эрэгтэй хүн бол ингээд шамалж байгаа сайн яг доторх сайн саундаж байгаа хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ нэм бактери үрждэг гэж байгаа. Тэгээд өнөр та нар нэм бактери чинь тэгээд өнөр та нар гэсэн үг шүү дээ. Тийм. За бас эргэжчд бол энэ хөвчөө тастуулцдаг болсон байх сөүлээд. Хөвчөө хагалгаагаар нис таслаар. Тэгэхээр ерөнхийдөө тэр өнөр та нар яах маахны их гай болчтой юм шиг байлаа. Тэр арьсан манай нэг сайхан бас хөвчөө тастуулж ирсэн гэсэн. Тэр гамбер тийм байлаа. 30 хоног. Тийм дотны арьсанд орж болохгүй. Тийм. Тэгээд тэрнээс хойш юм гайгүй. Тийм байна. Та сая нэг 7 хоногт 3 хоноод нэг усанд ордог гэлээ шүү дээ тий. Усан ч яг хөө тэгээд усанд орохдоо л бэлэг эргэтнээ угаах юм уу? Наан нь тусдан дангаар нугаах уу? Дангаар нь энэ усанд орохдоо угаасаа бүх үе угааны. Заримдаа ингээд нэг жоо өнөр танар ч юм уу зүгээр ингээд яг нэг санагдах юм бол ер нь бол яач тий. Дангаар нь ч тусдаа угаах юм. Нэг жоохон тохгүй болоод ирэнгүүт нь дангаар. Жоохон тийм тохгүй юм шиг санагдчих юм бол ер нь өөр энэ тийм хөдөө гадаа явж түрүүний үн шиг тэгээд ядаж нойтон салфеткаар ер нь бас ингээд бид жахтаа бидснийхэн дараа ингээд гарчаад ирэлцдэг. Тийм байна. За тэгвэл таны ер нь бол эрэгтэй одоо эмэгтэй хүмүүс нэг бид ч дандаа ер нь бол ингээд салфеткаар дандаа арчдаг шүү дээ тий. Тэг эрэгтэй хүмүүс яг ингээд сэгсэрдэг ч гэсэн бас ер нь бас нэг уртаа жоох ингээд арчичвал их зүгээр юм билээ. Тэг ер нь бид цагтаа ингээд жоохон ингээд арчичвал зүгээр. Яг гүйцэд бас тэр сэгсрээд гүйцэд бол гардггүй л ах тийм ээ. Тийм бас нэг жоохон үлдээ нэг ганцыг тусчаад ингээд дотоож муу хоолох ч юм уу тэрнээс яхаа сэргийлээд нэг ингээд нэг жоохон арчичвал их зүгээр юм билээ. Тийм байна. Бас мэдээж. За нэг тийм л энэ. За баярлалаа танд. За өчиг сайхан өнгөрүүлээрэй. За сайхан өнгөрөөрэй. За сайхан өнгөрөөрэй. За тэр сэгсэрчээ араас нь ашчул их зүгээр юм гэж шүрч үү те. Нөө сэгсрээд л байдгийн тэгээд дутуу бас сэгсэрдгээл гэж шүү. За эмэгтэй хүний хувьд бол бүрэн гүйцэд үсээ авцсан байвал зүгээр гэж өөрийнхөөгөө бол усны машинаар уул тавиад авчдаг аа л гэдэг чинь.
За фри шуудтаас 77 77 38 87 77 38 83 гэсэн дугаар таны өмнө ээлжтэй. За тэгэхээр бүсгүүчүүдийн хувьд ямар зөвлөгөө өгмөр байна те нэгэндээ бас хэрэгэлдэг гоё шипигээ ялангуяа бэлгийн хариуц цэврээ яас их чинь. Тэр одоо ч гоё юм уу гэж гоё олчичтэй. Тэр хэсэгт нь тавьдаг зориултын маск энэ төргээ гарцсан байлээ. Өмнө нь бол байгаагүй. Яг тийм үедэл нүүрнийхээ маскнаас тавьдаг л байсан. Одоо болохоор бүр зориултын хэлбэр дүрстэй маск бол гарцсан байлээ. Тань уу? Тэнэрэмдээ. Үчимэндээ яг эмхтэй үеэрээ суужилаа. Сэтгэл сонсон. Тэгээд өөрийнхөө талаар бас ярих гад. За. Анх нөгөө төрж мөсний дараа өрөвсөл аягүй ихтэй. Төрсөн. Тэгээд өнөр танаар бэлгийн ястан авахгүй нэг сар гарan болоод. Ер нь хэлэхгүй юу ийсэн. Тэгээд басны дараа хүртэл нөгөө өнөр үнэртэн гэж ярьдаг шүү дээ юу? Тийм. Тэгээд анчуудад давхар хэрэглээд бүр ингээд мөн зөрдөд айгуу гитсэн. Тэгээд айгуу сайн тэгэхээр гадаадын судалгаа эднэрийг харж уншсан. За. Тэгээд антиоксидант чимээс маш сайн хэрэгэл амарны шүүсэн гэдэг юм лээ. Амар тэгэхээр нөлөөлж чинь те. Аюу сайн нөлөөлж юм лээ. Ер нь бол 7 хоногийн дотор бол мэдээдэн цэвэрч ус бол. Тэгээд бүр яг дээр өнөр дэмонстрийн юмээ давхар уугаал. Гол нь өвчнгөө ирүүл дахад бол тэгэл болтын билээ. Хэрэг бүр илүү гоё тийм өнөр оруулаа гэвэл. Тэмс номер 1 сонголт юм билээ. Тэмс шал илүү бүсээ угаалга нэг шаардлагагүй юм шиг санагдсан. Тэгвэл анарын жуусны шүүшийг одоо нэг 7 хоног ууцсан байхад өнөр танаар дийлт өөрчлөлт орох нэ. Тийт бүр өөрт мэдээдэн ингээд нэг 5 төсөнтэй нэг өглөө өмсөд хаад орой өмсөхөд нэг жоох эвгүй үнэртэй байдаг шүү дээ. Тэгээд би тэрнийг анхандаа ингээд шийс тасгнаад минийх ингээд байгаа юм болов хэрэг шийс үнэр биш. Тэгээд тэрнийг хараад байсан чи тодорхой хэмжээний үнэрний өөрчлөлт орсон. Тэгээд сүүлдээ мадаа гэд нэрээ хэвэн болгочоод тахад үнэртэй байсан байхгүй юу? Тийм байна. Тийм болохоор бүтээчүүд бас гоё амар антиоксидант хам болохтой шүүсүүгээ сонирхоод үзээрэй гэж зөвлөе. Тийм байна. Яг цэвэр шүүсний жимсийн идчүүд болох юм байна тий бас. Тийм. Надад чи би яг сонирхоод ижсэн. Яг нөлөөлдөг юм болов. Яг тийм зөвлөгөө харж исэн л та. Гэхдээ өөрөө хэрэгжилж үзэх болохоор үнэн удааг мэдэхгүй байсан. Тэгвэл нөлөөлөх юм байна. Би хам болохтой бол нэг 3 хоног ташиж үзсэн. Тэгтээ хотод муутай болохоор яг шууд татахгүй юм билээ. Хит хүчлэлэг л тээ тий. Харин тийм болохоор хэцүү юм билээ. Амар бол итгэж хэцүү гэсэндээ шүүсийн шахаж аваад ууцхад их гоё. Тийм байна. Хор ингээд нүүр арьс хүртэл бас өөрчлөгдөд байгаа юм шиг санагдаад. Тийм байна. Та үсээ яаж вэ? Үсээ олонготой төрхийнхөө өмнө болохоор нэг жимсний вакс гэж тэнд орсон. Маш зөөлөн хүний өвдөхгүй их зүгээр айтайхан санагдаа. Тэгээд төрснөөс хойш нэг 3 сарын дараа өсний урагш дээрээс нэмэгдсэн. Тэгээд тэр үед нь олонготой нөхрөөрөө авахгүй л байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо ерөнхийдөө ингээд 3-4 сар тагтантай бикини дараа явдаг. Бүтэн ахуулаад явдаг байх юм тийм ээ? Бүтэн ахуултай. Гэтэ манай найзууд донд хэлбэртэй ахгүй хүмүүсээс байдаг шээ. Тэгээд би бол тийм санагддаг. Ерөөсө бүтэн авчвал зүгээр юм тий. Тий, бүтэн ахуултай хашаа анасаач дээр дээшэж дээр бүтэнгийн. Танаа үний үед би нэг хуулдаг. Хуулдаг вакснуудыг имзэг болгоод идэг. Бэнд ахаар. Тэрний оронд нөгөө шууд ваксаа төгсөж хагаад алтуурчдаг. Би тэр бичилтэйдэг нэг салаанд ордог. Тэр зүгээр зуурцсан юм шиг үү? Зуурдаг юм шиг бас нэг баримтлын шавар шиг. Яг зөв. Даавар татахаар бүр амар имзэгшээд сүүл нь ингээд нүхнүүд нь ингээд хоёр усмас гарч ирж мэрээд. Надад л ихтэй тахгүй юм байлээ. Имзэг яштай болохоор магадгүй тийд байж магадгүй. Тийм бах. Тэр нөө зөөлөө ваксан л зүгээр юм байна тийм ээ. Тийм байна. За баярлалаа. Өстө мэдхийг хүсчихсэн юм уу? Хэлээд өглөө. Оройг сайхан өнгөрүүлээрэй та. Баярлалаа. За баярлалаа. За жимс нөлөөлдөг юм болов яад юм бол гэсэн.
нөлөөлдөг юм байна. Та саунд орохоор солонгос аваханаар арзаалгацсан явж байдаг муухай гэж та асуусан чи авах хэрэггүй л гэдгийм бэлээ гэж. Ер нь тэгээд нойлын суул төрөг дээш нь сөхөд нөхөө олоо шээждэг ир хүн бас л күү штэ гэж. Үнэ күү шүү. Солонгосчууд бол эрэгтэй хүүхдийн өвчийг дунд ангид нь авч тасалчдаг юм бэлээ л гэж байна. Эмэгтэй хүн хусаад вакстаад бүгдийг нь ингээд авчхаар нэлэх жоох өвчийг эвгүүш гэж хэлдэг хүмүүс байдаг гэж байна. За бурхан минь амар өнөр танарч амар шүү. Ийм хүмтэй хамт ажилладаг байсан шүү. Хилчгмээр санагддаг. Тэгээд эмэгтэй эрэхтэй гэхгүй өөртөө жоох арчаатай амар юм дөө. Зүгээр л биний юм ирэхэд л амар үнэртдэг штэ гэж. Яг үнэн бүр үнэрийг авах эсэхгүй болдог доо нэрэ. За энд анарын шүүсийг их хөөж болохгүй шүү. Цус шингэлдэг зарим хүнд зогтдоггүй шүү гэж. За тэгэхээр мэрэгжлийг нь үнээс зөвлөгөө авч ичээ суугаарэ. Анар жимс бас киви жүрж их гоёо. Энд болохоор эмчин бас тийг зөвлөдөг юм байлээ гэж. Найзыг гургасан байхаар нь аваач гэсэн чинь нөгөөг чинь бүгдийг нь хусаад эмнэлэг орсон чинь эм чинь ямар өвчин тусчихсан юм бэ гэд гайхсан гэсэн юм. Тэгэхээр үсний их баг хэмжээгээр байх ёстой юм байна да. За манай хүний хувьд өглөө болгоо усанд ордог хүүхэд байгаасаа л хөвшчихсэн гэдэг ч байна. За энэ солонгос өвөө эмээ нарын үнэр бүр амар. Манай боол руу цагийн өрөөнд орж байгаа хүмүүс өрөөний дэлгүүр өгөх гээд босоод гүндийхэд тэр үнэр нь ёо заван. Тэгээд хоорондоо кекс хийгээд л гараад ирэндээ л гэж байна. Одоо хийх л байх та. Одоо Европт ус сайн ногоо сайн, ногоо жимс сайн идэл гэж хэлдэг юм байна гэдэг чинь. За хамтран хэлшээ танилцуулаад үргэлжлүүлье. Гэрэлгийг хуваалцъя Lifting Iced Tea. За өнөөдөр та бүхэндээ дэлхийн номер 1 цайны брэнд Lifting Iced Tea шинэ бүтээгдэхүүн болох манго амлыг танилцуулъя. Зуны халуун өдрүүдэд мөстөө уух бол гоё. За энэ цайн халуун орны шүүслэг манго жимсний амт 100% цайны хандны агуулмжтай хадгалагч бодисгүй илчлэг багтай гэсэн. Тэгэхээр та бүх дэлгүүрээс худалдаа авах боломжтой. Гэртээ амарч явахдаа найзуудтайгаа цагийг өнгөрүүлж явахдаа хаана л бол хаана уух боломжтой байх нэ. За зуны халуун өдрүүдэд төгс цогцох Lifting Iced Tea манго дэлхийн сая хэрэглэгчдийн сонголтын Lifting Iced Tea байдаг. За аялалд авч гарах тохиромжтой савлгаатай хаанч авч явахд хялбар залуусын сонголт жинхэнэ жимсний 100% цайны хандыг агуулсан Lifting Iced Tea байх нь хадгалагч бодис агуулаагүй дэлхийн номер 1 цайны брэнд байгаа. Илчлэг багтай Lifting Iced Tea таныг сэргийхнэ. Анаас авах гэхээр COGS 25 Emart 8 сансар Emol оргил за тэгээ бүх дэлгүүрээс авах боломжтой. Холбогдох утасны дугаар нь 75 4 тэг 75 4 тэг байна. Сошиалаг нь Lifting Iced Tea Mongolia гэдэг харахаар ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан гэрэлгээгээ хуваалцъя Lifting Iced Tea байлаа. Яахантайгаа сонсогчдоо баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид бүхний хамт ярилцж байгаа сэдв бэлгийн ариун цэвэр гэдэг сэдвээр ярилцж байна. Яг гоё юм хэрэгэлдэг, гоё болгодог тийм ээ. Тэр ичимдэг хэрэгтний гоё царайлаг болгодог арга байвал хуваалцаарай. Бас манайханд юм тусдаа дандангаараа гоё арга нуугаад ийлгүй тийм ээ. За Japanаас хүлээж байгаа залгая гэсэн чинь гинэ. Жимс идэж сураач гин. Манайханд ч одоо тэгээд жимс байх нь байдгийн юм л та. Нэг тийм айх тэр идээд ах боломж нь ч одоо хэр олон юм битээ. Аануусандаа өстэй хүн байд юм байлгүй яах вэ? Хойшоо ургаад ингэ явчих шүү дээ. Тэгэхээр яг үсээ яаж авбал зүгээр юм. Үстэйгээ байвал зүгээр юм. За одоо жишээ нь вакс тэр гэх жил маш олон арга байгаа дээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр шуудтаас 77 38 83 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. За тэр үнэр танар бол үнэхээр их хэцүү. Оюутан байхад манай ангид яг нэг тийм хич сурдаг гэж хэлээ. Биднээс хамаагүй хичээсэн л та. Тэгээд хэлж чадахгүй бас хэцүү юм бэлээ. Тэгээд өөрт нь мэдрэгддэг юм уу? Яа тийм бол бас сонин шүү. Дараагийн сонсогч утсан тасарлаа. Тэгээ тэр үнэр нь яг ингээд ангид ороод суухаар толгой эргээ дотор мухараад бөөлж мөрийн үнэр гараад идэв. Тэгээд тэрэнд ангид дотор сууж байгаа бүх хүмүүс үнэртэй, гаднаас орж байгаа бүх хүмүүс үнэртэй. Цонхон голгож яхад мань хүн бол өөрөө тоохгүй л яваад тэр өөр тотоо үнэрчдэг юм баг та. Мано. За радиог онтраагаарай. Байна чимэнд. За та спикер чихвчээр ярьж гэнэ үү? Боловлаад өгөөрэй. За. Хойлоо сэдвээ сонсцсон тийм ээ? Ярэ нэг өсөх сонсогдох юм. Зүгээр таны хоолойг би эндээс өөрчилсөн байгаа. Тэгэхээр надад сонсогдтоо яриач. Миний яриа юу? Тий. За яасан болоо? Таны яриа бол надад зүгээр сонсогдчих. За. За би жоохон чанга яриад. Нөгөө юуны тал дээр ашиглаа.
Угаалах хийхдээ авсан. Ясан гайны. Ян зориултын байсан чинь Дими? Аха. Окей, саман янтрын хэлсэн. Тий. Тэгээд бас юу нэг хэлсэн. Аха. Ашигтай доктор нь авдаг. Зөв. Аха. Тэгээд баг зэрэг сабтосташ. Соттой усаар угаагаадах юм уу те? Тийм. Мэдээж бас тушаа угаалгаар хийхгүй шүү дээ. Аха. Тэгээд бас манай Монгол бүртэг тарвах шүү дээ. Юу байдаг? Тарг. Тий. Дэлгүүр юм биш. Тий. Монгол тарг. Тэгээд бас ингээд сооснд ингээд ээдүүсээ тэмцэх ашигч хийгээд. Хийж угаалах юм. Оо, сони тарга одоо цэвэр бүрсэн таргийг усанд хийж агаад угаах юм нээдүүлж байгаа тий? Тийм, ихэр биш бас энэ тарагч өөрөө ашигтай хэрэгтэй шүү дээ. Аха. Тэгээд ашигтай хэрэгтэй. Тэгээд нэг мессеж артын дамж гэсэн тийм юм насаа. Тийм байна. Та өөрөө яг туршиж үзсэн үү? Үгүй. Аха. Нөлөө үзүүлж ашиг. Үгүй тэгээд ашигны юм хэлдэг. Ястаа үртүнгээс хаа. Тийм байна. Та тэгвэл үсээ яаж арчилж байна? Тийм амар их шишсэн. Нөгөө жоохон багтааш. Аха. Тийм юм надад тийм. Бүрэн гүйцэд бол авдгаа зүгээр богиносгоол яваад тийм ээ. Тийм байна. Тэгээд өндөр чанар гэдэг чинь яг бас тооч арин цэврээс бас баха. Аха. Сосод байх хэрэгтэй. Аха. Ингэж болж байгаа юм аа. Хоол хүнснээс суулгаад байна тий? Тийм үү авчихсан. Тийм байна. Таны лидер нөгөө ашигтай бактери бас байхгүй болчвол магадгүй юм тий. Ашигтай бактери байхгүй болчихвол бас шүү. Тэр өндөр мөнгө харагдсан. Тэр чинь бид бас хэвчээ. Ашигтай бактерийн Мариандын байдаг. Хавцаад өнгөрсөн дараа бас усахгүй. ус уухгүй тий. Ясаа сог тавин тэр нэг яштай тавчдаг штэ. Тий. Аминтдаг. Тийм байна. Юуник сотсон. Адахтад шилжчихлээ. Бас мэдмээр юм байна. Баярлалаа танд. Бас мэдмээр зүйлийг хэлж өглөө. Баярлалаа. За арга сайхан өнгөрлөөрэй. За бас их сонио арга хэлж өглөө. Содтой бүлээн усаар угаадаг. За дээрэс нь яг цэвэр бүрсэн тархийг авж байгаа тараас авч байгаа тустай олж байгаа бас суугаад гэдтэй баг зэрэг ийдүүлж байгаа гэдэг чинь шүү. За дээрэс нь тэр сух цав харьлаад төрөлхийн биширний харлаад байвал ус дутагдсан байдаг. За мөн тэр үнэр танаар бол идэж байгаа хоол хүнс дээрэс нь ашигтай бактери алдах тараас үүсдэг гэдэг чинь. За өнөөдөр холбогдсон хамт байсан бүх сонсогчдод баярлалаа. Энэ дөрвийн нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Амийн найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар эрэгтэй хадгалаад 100 сая эзэн болоорой. Хадгаламжийн урамшуултаа энэ дахиад зарлагдсан байна. Мөн гэрэл гэгээ хуваалцъя. Левтэн ICT хамтран ажиллалаа. Сайхан амарцгаараа та бүхэн маргааш энэ цагта иргэн баяртайгаар уулзцгаая.